За тэгээд студиуд хөтлөгч мөнх хөргөл тав хүнтэй хамт байна. За энэ оны маань хамгийн ихний зочноор бид өнөөдөр маш онцгой хүнийг өрсөн байгаа. Тэгээд мэдээж салбар бүртээ бас маш сайн ажиллаж амьдралаа маш сайхан авч явж байгаа. Үеийнхэнтэй үлгэр дуурай болж байгаа энэ залуучуудыг хүмүүсийг радио 91.7-г тааруулсан байгаа бүхий сон. За уучлаарай. За тэгээд салбар бүртээ манлайлж байгаа залуу боловсон хүчингүүдийг урьдаг ийм нэвтрүүлэг байгаа. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань зочноор хөгжлийн жор төрийн бус байгууллагын тэргүүн хөтлийн гэрэл 7 өдрийн хэмжээний сүмийн пастор Бумчин гэх сайхан залууг урьсан байна. За ингээд миний урилгыг хүлээн авч бас студид хүрэлцэн ирсэн баярлалаа. За юуны өмнө бүх сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. Тэнхүү сайхан өргөнд тус намайг урьж авчирсанд маш баярлалаа. За манай нэвтрүүлгийн өмнө ер нь үзчихсэн үү? Сонсч ирсэн үү? За 2 3 дугаарыг би сонссон тийм. За тэгвэл ямар ч байсан юу ярих уу? Яаж яриа хөөрөө гангар онгор юу гэдэг ерөөдөө мэдчихэж байгаа юм тийм үү? За тэг мэдээж бид нар зочноос хамгийн түрүүнд асуудаг асуулт бол өөрийгөө сайхан товчхон гэдэг үгийг бид нар хэрэглэдэг юм. Дэлгэрэнгүй сайхан тий. Нутаг уснасаа эхлүүлээ сайхан танилцуулаач гэж хүсэж байна. За сайн байцгаана уу? Намайг Бумчин гэдэг. За Уранга аймгийн Харьяат, Өврийн цагаан анга. Уранга аймгийн Уян суманд өсч өндийсэн ийм хүүхд насаа Уян сумд өнгөрүүлсэн. За ийм хүн байна. Тэгээд Уранга аймгийн Уян сумын 10 жилийг төгсөөд за дараа нь Нэгцэг олон улсын их сургуульд эрх зүйч мэргэжлэр сурч төгссөн. За одоо хөгжлийн жир төрийн бус байгууллагын тэргүүн за мөн хөтлийн гэрэл сүмийн пастораар ажиллаж байна. Эхнэр 3 хүүхэдтэй хамт амьдардаг. За тэгээд Өвөр ханга аймгаас гаралтай гэж байна те. За хүүхэд насны талаар дурсамж хуваалцаач. Одоо бүр сумын төвд өссөн байна те. Уянга. Тэгэхээр ер нь уянга ч нөгөө бидний одоо хүүхэд байхын дээр үе ирэхээр мэдхээр бол нөгөө Монгол гэр хийдэг те. Уянгийн сэлбэртэй гэргээл хээтэй гэргээл. Тийм. Нутгийнхаа талаар дээрээс нь хүүхэд насныхаа талаар хуваалцаач. За би бол яг аймгийн төвд төрсөн. За Уян суманд болохоор 8 дугаар ангиас ахвалж амьдарч эхэлсэн. За хүн болгон эхлээд сэлбэртэй гэрээр нь, ирээн гэрээр нь мэддэг байсан. Харин сүүлд нь алтаар нь байх тий. За би бол яг сэлбэртэй гэрний 90 үеийн дуусаад алтанд хэлж байгаа. Тэр үед яг тийм хүн байна. За өөрөө ч гэсэн алтанд нь явдаг. Тийм байсан. Тэгээд яг хоо олон залуучуудын нэвтрүүлгийг сонсгоо. Тэгээ миний хүүхэд нас энэ бустай л адилхан өнгөрсөн. Гэхдээ нэлээ тачигхан гэж хэлж болохоор тий. Манай аав маань болохоор бүрөвтэй, ээж маань болохоор би муутай тийм хүн байдаг. Тийм гэр бүл төссөн. Тэгээд хэдий тийм ч ээж аав маань бас хүүхэд наснд маань миний төлөө маш их зүйлийг бүх зүйлээ зориулдаг байсан. Намайг оюутан болоод хотод ирэхэд тэр 10 жил сурж байгаа ч тэр хэдий ядууч гисэн. Тэгээ намайг бас бусдаас дутаахгүй байхын төлөө бас бүх зүйлээ зориулсан хүмүүс байдаг. Тэгээ уянгад алт угаадаг байла. Тухайн үед би ч оюутан биш ээ. Сурагчдын зөвлөлийн дарга нь. Тэгээ тэнд сурагчдын зөвлөл дээр ямар юм яригддаг байсан гэхээр хүүхдийн төвчгөө хөдөлмөрийг устгая гэдэг юм ярьдаг. Тэгээд засаг даргын хажууд хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөл гэж байдаг. Тэгээ тэр зөвлөлийн гишүүн байсан. Тэгсэн мэт өөрөө төвчгөө хөдөлмөр эрхэлдэг. Тэгээ тэрнээс маш хичдэг байсан тухайн үед. Тэгээ алтан явна гэдэг чинь маш муухай хувцастай байна. За нүүрэм танигдахгүй болно. Өвөл бол одоо шууд дугуй шатаагаад ч гэдэг юм уу те. Янз бүр ил гал түлээл нүүрэм жигтэйхэн болоод үнэр танаар гэж те. Үнэр танаар бүх юм авахын аргагүй болол явдаг байсан. Тэгээ тэр үедээ хичдэг байсан. Намайг хүн харчихгүй гэж хичдэг байлаа. Тэгээ аа маань сүл мотой тийм хүн байсан. Тэгээд жоохон байхдаа ааваасаа хүртэл хичдэг байл. Ягаад чи одоо тэнэгэл байж тээ. Тэгээ тийм байдлаар л хүүхэд нас маань өнгөрсөн. Тэгээ одоо бурхны ивэлээр сайхан амьдрал явж байна. Ер нь Бумчин ингээд хараад хахад бүр хүүхэд байхаас сая илж сурагчдын зөвлөлийн дарга байсан гэх тээ. Хүүхэд байхаас ер нь нэг энэ манлайлал энэ одоо
залуу хүүхэд наснасаа эхлээд энэ манлайлал гэдэг үе тэнгийнхнээсээ манлайлж ер нь удирдгчийн тэр шин чанар багаас суусан харагддаг байхгүй. Одоо оюутан болооч ч гэсэн те оюутны холбоо одоо оюутны хөдөлгөөн ингээл олон зүйл удирдаал олон зүйл хийе явж байгааг би бас харж исэн. Тэгээ яагаад энэ удирдгч ген шин чанар ер нь их давмгаалж гарч ирв. Энэ одоо нутаг устай холбоотой юу эсвэл одоо удамтай холбоотой юу те? За нутаг ус ярих юм бол мэдээж олон үдгэгч байгаа л да. Үрэн аймагс төрөн гарсан. Харин яг удам ген гэж ярих юм бол тэгвэл манай тийм хүн байхгүй л дээ. Тэгээ яг хоо нэг ийм л зүйлээс эхэлтэй авах гэж би боддгийг. Намайг 8 дугаар ангид байхад би ч нэг бага ангидаа нэлийн төрсгөө хөхт байсан. Тэгээд Үрэн аймагс шилжээд уян сум 8 дугаар ангид очив. Тэгээд тэр үед аав маань намайг нэг хүн дээр шав оруулахаар авч ичижсэн. Тэр хүн ямар хүн байсан гэхээр нэг л дундын үйлдвэрийн даргаыг насаараа хийсэн. Нутагтаа өвгөн дарга нэртэй тийм хүн байсан. За уянгийнхан одоо социализмын үед тий. Хэрвээ Үрэн аймгийнхан сонсож байгаа бол өвгөн дарга гэдгээр нь сайн мэднэ. Лав дөрж гэж хүн байсан. Одоо байхгүй л дээ. Тэгээ тэр хүнд намайг шавар оруулж юуны шавар ихээр энэ хүүхдийн нэг удирдлагын чиглэлээр та нар сургаж өгөөч. Ирээдүйд улс төрд их сонирхолтой хөхт байгаамаа. Гэ намайг оруулж исэн. Нам төрийн ажил хийж магадгүй тий. Тэр нэг шар одоо барил намайг дагуулад Зөв. очив. Тэг бүр яг багш шавийн тий бариллах Монгол улсуудаараа багш шавийн ямар сонирхолтой барилдаад ингэж очижсэн. Тэгээ тэр цагаас л ихсэн баг гэж боддгийг. Тэгээ багш маань одоо удирдлагын менежмент улс төрийн судлалын талаар номнууд уншуулдаг. Би ч одоо 8 дахь анги өгчтэй. Уул уран зохиол, утга зохиол. Тийм тий. Дээдлэл уншиж явах хүн чинь улс төрийн менежментийн ном уншаа сууж идэг байсан. Тэгээ магадгүй одоо ингээд байгууллага ингээд аваад явж байгаа энэ бүхний харахад тэр хүнээс үлдсэн юм их байдаг. Одоо та сайн мэдгүй тусгай сургуулийн менежер Хандмаа багш. Тэр хүн манайд ирээд ярьжсэн л та. Тэгээ чи яг багшийнхаа ерөөсөө бүх юмыг өвлөө авчижээ тий. Тэр хүнтэй толботой байна. За тэгээд ер нь энэ хөгжлийн жор гэдэг энэ төрийн бас байгууллагыг үүсгэх санаа хаанаас төрсөн? Яагаад энэ ажлыг эхлүүлв? Би бас чамайг мэдж байна олон жилийн өмнө бас оюутан багта залуу хүний хөгжлийн зоригод сурал лекцийг бас их сургуулиудаар олон газруудаар бүр аймагуудаар хүртэл явж орон нутгуудаар явж уншиж ирснийг бас сандیں۔ Тэгээд бас чиний нэг ярианаас өмнө сонсож байхад хамгийн анх одоо портер өөртөө байсан одоо нэг портрийг зараад те. Тэгээд түүнийхээ зарсан мөнгөөр одоо нүүрс хүмүүс тарааж төрийн бас байгууллагынхаа одоо ажлыг эхлүүлж исэн. Тэгэхээр энэ төрийн бас байгууллагыг одоо хэдэн жил болж байна? Хизээ эхлүүлв? Яагаад эхлүүлв? Энэ түүхээс одоо ойлоо эргээд нэг сайхан дурсаж ярил. За хөгжлийн жор таны хэлдэг зөвлөлтөнд залуу хөгжлийн жор гэж семинар оюутнаас нартай хамтраад тавьдаг байсан. За тэр семинарын хамгийн гол зүйл нь бол өөрийнхөө итгэл бишрлийг залуучуудтайгаа хуваалцах. Нийгэмд байгаа залуучуудад бид одоо ямар итгэл бишрэлтэйгээр те энэ 100-ыг одоо энэ үеийг одоо манлайлах юм бэ гэдэг талаар ярьдаг ийм лекц семинар байсан. За ингээд бид нэр чинь дуулахын дуулаа шүлэг уншаал. Тэгэл би чинь семинараа тавиад Үрэнгээ, Арангаа гэж олон аймаг өдрийн төв аймаг гэдэг. Тэндээс ер нь хөгжлийн жор гэдэг тэр брэнд үгийг тий. Брэнд үгийг л авсан юм да. Тэгээ яг албан ёсоор төрийн ёсоо болгуулсан 2017 он. 17 онд юм уу тий? 17. Би ч өөрөө барилгын компанид ажилладаг байсан. Тэгээ миний ганц нэг боддог өөртөө баримталтай зарчим юу гэсэн хэрэг за би хөгшин болоод энэ өөрийнхөө итгэл бишрлийг бусдаа хаваалцъя. Залуу энэ сайхан насаа бол зүгээр мөнгө олоход юм уу? Альсвал одоо карьер тий шалттай зориулъя. Тэгээд одоо тенсэндээ гарах гэдэг үлээ юунд гарах вэ? Пенсэндээ гарах тий. Тэтгэвртэй гараад одоо тэр үедээ л одоо сүмийн пасторч байдаг юм уу? Энэ үйлчлэлийг хийнэ гэж боддог байсан. Тэгээд Турмал үйлс гэдэг компанид хаби менежер хүний нөөцийн ахлах мэргэжилтэй гэж хэмжсэн л та. Тохоо үедээ цалин өндөр бүх юм болж байгаа их л сайхан байсан. Тэгээд захирал манад нэг санал тавьсан. Байгууллагын захирал маань. Тэр нь ямар санал байсан гэхээр ингээд шинэ байр барих гэж байна манайх. Тэгээд чам тэгээ 3 өрөө байр санал болгож байгаа. Харин 15 жилийн гэрээ инэ. 15 жил тасралтгүй ажиллах хэрэгтэй. Тэр үед яг байранд орох хийсэн гэдэг бөмрөөдөлтэй болцсон л үе л дээ.
Тэгэл их баярлсан тухайд эхнэрдээ ирж хэлээл эхнэр маань бас маш их баярлаа л. Тэгээ ороо гэр бүлийнхээ мөрөглийг хийгээд бид нар залбирахгүй юу. Тэгээ яагаад ч залбираад дуусны дараа ингээд тэр баяр хөөр байхгүй болсон. Уун би чи ингээд байртай болох гэж байгаа. Гурын амар гоё баярлалаа гэж тогтолсон сэтгэл маань байхгүй болчихгүй. Тэгээ шүн бид хоёр ихцүүлээд бодоод яриад тэр өдөр нэлээл нойр гүш холонсон л да би. Тэгээд маргааш нь ягаад ч юм ерөөсөө би энэ залуу насыг бурхан зориулах хэрэгтэй байна. Тэгээ сургаалт өгсөн нам дээр идэв штэ. Бүтээгдэхүүнийхээ дээжийг эзнийг алдаршуулаа гэж хэлдэг те. Тэгээ бид нар бол бүх юмныхаа дээжээр алдаршуулах хэрэгтэй. Цай ундаа гэхээс илүүтэй хүний хамгийн том зүйл бол нас байдаг залуу нас. Энэ чинь бол нэгсэндээ дээж нь баггүй хүний амьдралын те. Хүний насны дээж. Тэгээ энэ дээж насыг бурхан зориулах хэрэгтэй байна гэдгийг ойлгож авсан. Тэгээд 7 өдрийн дараа халахтлах хүртэл өгсөн дөө. Байгууллагаа. Дарга нь яаж хүлээж авсан тэрийг? Мэдээ шокнд ороод. Юу нөгөө нэг файтаас логлоод явж исэн үе чинь халахт өргөдлөө зараад ирэх чинь мэдээж маш таагүй хүлээж авсан л да. Тэгээ яг манай захирал сайхан хүн байдаг. Тэгээд ахын дөө өөрийнхөө зорилго мөрөдлөгийн төлөө хэрвээ чи өөрийг шийдсэн бол яваа л гэж хэлсэн. Тэгээ би чинь жил шахуу байгууллагаасаа цалин авч явсан шүү. Ажиллахгүйгаа мөртлөө. Өөз. 2 жил шахуу миний нийгэм даатгыг төлсөн. Өөз сайхан байгууллага тий. Тэгээд бас энд ташранд байгууллагын хамт олно. Бас баярлаа гэж хэлмээр. Захирал та. За тэгээд ажлаасаа гарсан шүү дээ би ч одоо. Тэгээд нэг 6 сар шахуу ажилгүй ер нь юу ч хөл явсан л та. Эхлээл ажил төрөлтөө сайхан явж исэн хүн чинь ажиллаа өгцөн. Тэгээд өөр ажилд ороогүй юу их юм мэдэхгүй. Ямар ч сан би бурханд үйлчлэх хэрэгтэй гэдэг гарцсан ажилласаа. Тэгээд тэр үед за ер нь бизнес хийгээд одоо нөгөө портерч эхэлж байгаа. Нөгөө унжсэн машина зараад. За одоо ерөөсөө нүүрсний бизнес чинь л ерөөсөө цөм идэг юм шиг. Энийг хийгээд. Дахиад бурханд үйлчлэх хийсэн чи болоод бизнес руу орваа. Тийм ээ тий. Тэгээд хаваагаар нь Багнуурын урхаагаас нүүрсээ аваад. Тэгээд тэрийг асгаад жижиглээд савлаа шууд алаад. Тэгээд нэг амжиргаа цагаан нэг Atlas гэдэг нэг порт шиг машин байдаг. Тим 2 машин аваад тэгээ бизнесээ эхэлсэн. Машинууд маань их муу байсан учраас байнгын засвартай. Уг нь мөнгө олно. Олсон мөнгө тэгээ засвар машин руу орчдөг те. Тэгээд явж байхад маш нүд халтар хүмүүстэй таарсан. Галгүй нүүрс түлээ байхгүй, идэх хоол байхгүй. Тэгэд хүн галны төлөө те дулаан байхын төлөө ямар их золиос гаргадаг юм бэ гэдгийг тухайн үед ойлгож ирсэн. Зарим айл нь тавилгаа төлж जैन, зарим айл нь хувцаа төлж जैन. Тэгээд төлөх юу ч байхгүй болцсон айлууд байна. Тэгээд тэр хүмүүст би нүүрс хүргэж өгч байгаа. Тэгээд тийм хүмүүсээс мөнгө тоолоод аавна гэдэг чинь аим шиг байхгүй. Хэцүү. Даваагүй л дээ зарим айлаас нь. Тэг авахгүй явахаар чинь бизнес дампуурна тийм шүү дээ. Тэгээд дампуурсан уу? Тий. Тэгэл дампуурсан та. Тэгээд дараа нь машина ерөөсө зарыг. Тэгээд нөө 2 машина зарваа. Тэгээд тэр 2 машина зараад зарсан мөнгөөрөө нэг 1000 шуудаа нүүрс аваад. Тэгээ айлууд тарааж исэн. Нийтдээ 100 айлд, нэг айлд 8 шуудаа нүүрс, 2 шуудаа мод. Тэгээд тэрийг тараахтаа ямар бомчингаас гэж тараалтай нь биш. Аль бичнэ байгууллагын нэр дээр тараая гэж хөгжлийн жургийн төрөөс олгосон. Тарааж исэн. Ингээд сонсохоор одоо төрийн бас байгууллага ихсэн түүх нь бол үнэхээр гайхалтай байгаа байхгүй тий. За, яриг насанд дурслаараа. За, тэгэл одоо өнөөдөр хүртэл тэд төсөл маань явагдаж байна. Гал бэлгэлээ гэдэг нэртэй. Жил болгон тий. Жил болгон. Гал бэлгэлээ гэсэн нэрийн доор л энэ төслөө явуулж байна да. Тэгээ олон сайхан айлын тус дулаан бурхны хэлж байсан. Тийм тий гэж бодож байгаа. Энд чинь бол одоо үнэхээр гайхалтай үйлчлэл гайхалтай бас буйны сайн үсэн аян бохгүй үйлчлэл бохгүй тий. Ер нь одоо ингээд сошиалаар олон фейсбүүкээр ч юм уу телевизээр ингээд нэг жижигхэн нэг айл тусалж байгаагаа хүмүүс зураг аваал тий. Инглээ тэглээгээл зураг телевиз хүртэл авчраал ингээд нэг гэр бэлгэллээ ч юм эсвэл нэг түлээ нүүрс бэлгэллээ хоол унд шуудаа будаа гурлаа ажиллаа гэдгийг бараг телевиз авч зарлаад байдсан шүү дээ. Тэгэд одоо чиний ярьж байгаа түүхээс ингээл анх төрийн бас байгууллага 17 онд эхлэхдээ өөрөө одоо бизнестэй хэрэглэх гэжсэн 2 машина зараад
Тэгээд түүгээрээ одоо тэр 100 айл өрхөд тий сайн үсийн дээж болгож ингээд өргөжсэн гэдгийг сонсохоор бол үнэхээр энэ төрлийн бас байгууллага бас их сайхан зөв зоригтой зөв санаан дээрээс зөв сайхан халуун бусдыг хайрлах зүрх сэтгэл дээрээс эхэлсэн харагдаж байгаа байхгүй. Тэгээд төрийн бас байгууллага сайхан авчиод одоо 2020 он гэдэг чинь 4 дахь жилдээ орцсон явж байгаа юм байна тий. За энэ хугацаанд ер нь одоо ямар зүйлсүүдийг миний мэдж байгаа бол маш олон зүйлсүүдийг хийж байгаа бол зөндөө харагддаг. Одоо бүр маш олон оюутнуудад сургалтын тэтгэлгүүд тий өгж байна. Ер нь бол хийж байгаа зүйлсүүдийг дурдаад байвал олон байгаа л да. Тэндээсээ ерөөхдөө сонсогчдод бас өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон одоо олон нийт тустай үйлчлүүдээсээ хаваалцвал. Ингээд бодсоч бас нэлийн олон зүйл хийсэн л дээ. Тэгээд яг хуу Facebook мөнхөрөө явуулдаг. Олон хүмүүс телевиз дуудчихаач одоо янз бүрийн Facebook группүүдээр гаргаж хэлдэг. Тэгээд Бурхан Библиэр хэлсэн байдаг. Тэгээд хүн туслахтаа баруун гарч юу гэж байгаагаа зүүн гартаа битгий хэлдэг гэж тэ. Тэгээд би нэг лайк цуглуулахын тулд юм уу альсвал хүмүүст магтаал сонсохын тулд энэ үйлчлэлийг эхлэв л дээ. Тийм учраас мэдээж хандив өгдөг хүмүүстэй репорт тайлан юмнуудаа явуулдаг. За бусдаар бол нэг нийгмийн сүлжээгээр явуулаад байдаг. Тэгээ яг миний өөрийн нэг зарчим байдгийг амьдралын одоо нэг хүн болгонд л өөрийн гэсэн нэг ноу хау байдаг шүү дээ. Тэгээ миний хувьд бол ямар зүйл байдг вэ гэхээр ямар нэг ажлыг төлөвлөхдөө мөнгөндөө тааруулж төлөвлөдөг би. Эхлээд надад хэдэн төгрөг байгаа вэ гэж мөнгө харчаад ажлаа төлөвлөдөг. Ажлаа төлөвлөчөөд дараа нь яаж мөнгө олох вэ гэдгийг. Тэгэхээр магадгүй олон залуучууд заримдаа бас энэ зүйл дутдаг юм санагдаад байдаг. Тэг байгаа юмдаа тааруулцдаг гэдэг. Тэгээ би бол байхгүй юмыг л бий болохын төлөө сэтгэл боддог л да. Тэгээ ямар ч байхгүй юмыг дээрээс л энэ төрөмс авалга эхэлсэн. Юу ч байхгүй багтал. Тэгээ одоо манайхаар хийсэн ажлууд гэх юм бол саний гал бэлгэлийг төсөл байна. Энэ одоо үргэлжлээд явж байгаа. Дараагийн нэг төсөл бол өвгийн төлөө амьдр гэдэг төсөл байна. За энэ бол Америкийн Joining Many Hands гэдэг нэгдмэл гаргасан төрөмс авалгатай хамтраад явуулж байгаа. Тэгээд зарим хүмүүс үүсгэн байгуулагчийн сайн мэдэх бах. Кати Хартман гэдэг. Кати хичээл одоо хүн болгон ирдэг те. Анх Adventist цөмөг үүсгэн байгуулсан хүн байдаг Монголд. Тэгээд тэр хүнтэй хамтраад оюутан залуустаа туслаад явж байна да. Тэгээд түрүүн би хэлсэн миний оюутнаас ч гэсэн тэм сайхан хангалуун байгаагүй би подвалд амьдардаг байсан. Найзуудтайгаа нийлэл подвал төрөслөл хоолог олчвал шар бурцны мах чанаал ижсэн хуурал ижсэн үе байдаг. Тэгээд тэр үедээ ч гэсэн би бодож ирсэн. Тэгээд хүн сурахын төлөө тэмүүлж байгаа хүнийг дэмжинэ гэдэг ямар их гайхамшигтай ивэл идэм бэ гэдгийг ойлгосон. Таав ээж минь зайлшгүй хуруу умсаа углан байж надад хэдэн төгрөг болоод тэрийг явуулдаг. Тэр нь надад үнэхээр ивэл болдог байсан. Тэгээ энэ үднээс би бас энэ оюутан залуучуудыг бас сурах гэж байгаа тий. Сурахын төлөө тэмүүлж байгаа хүмүүсийг дэмжихээсэн гэж боддог байсан. Тэгээ энэ төслийг одоо энэ жил 3 дахь жилдээ явуулах гэж байна да. Тэгээ төсөл маань өргөжөөд энэ жил 20 оюутан авахар төлөвлөж байгаа. Тэгээ нэг хугацаанд одоо ер нь хичнээн оюутанд нийтдээ ер нь хичнээн төгрөгийн одоо сургалтын тэтгэлэг олгосон байна. Давхарцсан цоогоор 20 гаруй оюутанд. За мөнгөн дүнгийн ярих юм бол нэг зөвхөн сургалтын тэтгэлэг шүү дээ. Оюутанд очсон тэтгэлэг нь бол нэг 30 сая төгрөг байна да. За тэр чинь төслөж явуулахын тулд оюутангууд маань хамт амьдардаг тий. Хамт явдаг бүх юм хамт. Бараг одоо 2 сарын хугацаанд тий. Бараг 2 сарын хугацаанд. Тэр нь одоо нэлээд их зардал. Бараг тэтгэлгээсээ илүү зардал тэрэнд орж. Тэгэд яагаад хамт амьдруулаад ингэж энэхээр зүгээр нэг мөнгө өгөх штэ. Тэр хүмүүсийг сургаад, дадлагжуулаад төлөвшүүлэхийн төлөө хичээж байгаа. Тэгээд энэ төслөө явуулдаг. За өөр одоо санаанд орж байгаа бас гал бэлгэлээ байна. Өөрхийн төлөө амьдр байна. За миний нэг одоо санаж байгаа зүйл байна. Би өөрөө хүртэл түүний бас гэрчин болоод очиж исэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй хамтраад те. Одоо нэг сайхан залуу осоод өргөө цагаан гэр бэлгэлээд ингээд хормын ёслын сайхан зохион байгуулж хахад би бас урагдаад очиж исэн байхгүй. Тэр сая санаанд орлоо л доо. Тэр талаар бас уулзаач. Ер нь
миний хэрэгжүүлсэн төслүүд ингээ бодохоор инээд ирээд. Ягаад тэгэхээр дандаа миний амьдралтай холбоотой. Одоо оюутны төслөхэд би өөрөө оюутан байсан. Тэгээ энэ ийм учиртай. Эхнэр эдгээр 2016 оны 6 сард 6 сарын 4-нд 20 байсан. Уучлаарай 16 биш 13 биш. Би чи ондоо их юм уу? Тэр үед би чи өөрөө оюутан 3 дахь хүрсэн оюутан. Тэгээ эхнэр маань ажилгүй. Тэгээ хоёр залуу жинхэнэ өнө хайр сэтгэлээрэл нийлсэн. Тэгээ хорим одоо тухайн үед бол хэл хиччихсэн. Ягаад тэгэхээр аав ээж маань сайхан гэр барьж өгсөн л доо. Тэр гэртээ одоо сүмийн цуглаа хийж байгаа 6 гэр. Тэгээ гэр маань ороотч баригдаад эхнэрээ авч яддаг. Эхнэр маань гэртээ хүлээгээд байдаг. Хөрөндөө ирэх гээ. Тэгээ хормын зочд нь ирсэн байгаа дээ. Өө за. Тэгээ гэр нь баригдааг байгаа дээ. Баларсан шүү дээ. 7 хоног нойргүй хоноод гэрээ барьсан. Сүүлдээ хүн чинь олон хоног нойргүй ухаар бүр нэг сонирм болчихдаг юм. Яг ирээл гэрээ барихсч багнаа мартсан. Нүү. Тэгээ багнаа руу явж байгаа байхгүй. Тэгсээрээ 2-3 цаг болчихсон. Тэгэл хоол унд ч гэсэн л тухайн үед их л муу байсан. Яг хоо бид хоёрыг хүндлээд бид хоёрыг хайрлаад маш олон хүмүүс ирсэн л дээ. Хоримд маань. Тэгээ тэр үед бид хоёр оройн ярьж байсан. За хоёулаа хормой үнэхээр сэтгэлтэй хүртэл гоё хийж чадсангүй. Гэт хоёулаа хормой хийх хичээж байгаа залуу хост хоёулаа тусланаа гэж хоёулаа ярьж байсан. Тэгээ тэр ингээ хадгалдаад үлдсэн яваад байсан. Тэгсээ чин тэр Бямбатагаа очихгүй. Тэгээ Бямба манаас маш зордог тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй тийм залуу байсан. Тэгээд нэг яриан дээр бид хоёр хормой хийх хүсдэг гээд тэгж ярьж байсан. Ингээ пастораас нь би сонссон. Над хэлээгүй л дээ. Тэгээ би пастортай нь уулзаад энэ залуугийн хормой хийж өгмөр байна санал тавьсан. Тэгээ мэдээж бүрв жаргал маань маш сайхан хөтлөж байгаа тий. Тэгээд бүрв жаргалтай хамтраад энэ төслийг зохион байгуулсан л та. Тэгээ манай оюутан ахын найз Ариун Баяр гэдэг залуу байгаа. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ахлах нэгний ажилтдаг гэсэн тийм хүн байдаг. Тэгээ тэр залуу хоёроор хамтраад энэ 5 антай бүрэн тавилгатай гэр авч гисэн. Тэгээ гэр нэг сонирн байгааг л да хамгийн гоё юм 20 байсан. 20 тий. Тэгээ яг нэг мөрөөдчихсэн хормоо хийх хүсэж байгаа байхгүй. Тэр хоёр залуу зориулж. Тэгээ маш олон дуучдаг өрөөд. Тийм тий. Тэр бол одоо миний хувьд бол үнэхээр бас сюрприз болсон тий. Ундаг дуучид ирж дуулсан. Тэр залуу хосуудын зүрст тэр залуу хосууд бол тэр хормыг бол одоо үнэхээр талархаж хүлээж авч байгаа. Тэгээд бол амьдралдаа дурсах сайхан дурсамжуудынх нь заавал одоо хамгийн түрүүнд байх тийм дурсамжийг л тэр залуу хостой өгж байгаа нь харагдчихсэн байхгүй. Тэгээд бас үнэхээр сайхан поинтаа гоё ажлыг зохион байгуулжтэй гэж тэр үед бас хараад хэлэх одоо бас боломж гараагүй. Тэгээд эсэнд дэшимд бас нэвтрүүлгийнхаа энэ боломжийг ашиглаад тэр сайхан залуу гэр бүлийн өмнөөс бас талархал илэрхийлмээр байна. За баярлалаа. Ингээд ер нь хийж исэн зүйлсүүд чинь сонсохоор их сайхан олон дандаа л одоо хариу нэхээгүй бусдад тусалсан тий ийм зүйлсүүд сонсогдож байна л да. За тэгээд мэдээж төрийн бас байгууллагаас гадна одоо сонгоны архан дүүргийн одоо баян шөнийн хөтөл дээр тэнд одоо хөтлийн яг орой дээр тий хөтлийн гэрэл гэдэг нэг сайхан сум байгаа штэ. Тэгэхээр хоёулаа бас яриагаа яг одоо хийж байгаа өөрийнхөө ажлын талаараас хоёул ярилцъя. Ер нь тэр хэвд очихоор бол одоо ер нь хөтлийн гэрэл цуглааныг бол мэдэхгүй андахгүй сонсгоогүй хүн байхгүй тий. Тэрийн хүмүүст бол одоо зундаа бол одоо залуучууд нь тэр сайхан хашаанд сакс тоглоод бужигнаал нэг сайхан Улаанбаатар хотыг цэлэтлэн дээрээс хараад одоо өөрийнхөө одоо ажиллаж байгаа ажлаа сайхан танилцуулаач. За би Монголын эднэс ч болгонд хөтлийн гэрэл сүмийн ахлагч гэсэн албанд ажиллаж байгаа. Тэгээ 2000 бас 17 оноос л ерөнхийдөө эхэлсэн л дээ. Тэгээ бид хоёр 2013 онд хормой ичээд эхнэр маань гэртээс учраас тэндээ Библийн анги нийжсэн хүүхдүүд зориулсан. Тэндээс сүмэн ах үүссэн. Тэгээд тухайн үед нэг 10 гаруй хүүхд ирдэг байсан. Тэгэл шабатын цуглаан болохоор төв сүм рүү аваад явчихдаг. Бусад үед нь болохоор гэртээ цуглуулаад хүүхдүүдтэйгээ байдаг байсан. Сүүлд нэг хүүхдүүд маань батгаа авчиж байгаа. Машинд нэг машинаар авч явж байгаа сүм рүү. Тэгээд ер нь 2017 оны 3 сард хоёул ер нь цуглааны нээ гэртээ анх цуглааны нээжсэн. Тэгээд Вашингтон цуглаж ирсэн.
Тэгээд мөрчийн клубыг тухайн онд бас нээсэн. Тэгээд тэндээс улбалаад маш олон хүүхдүүд маань аав ээжийдэг сүмдээ авсарсан. Одоо бол нэлийн өнөрөгдөх айл болсон явж байгаа шүү. Хөтлийн гэрлэгдэх сүм. Тэг ямар ч байсан тэр байхандаа нэлээ танигдсан. Одоо бид хоёр чинь дээшээ хөсөж явбал танихгүй хөх тааral гайхаад идэв. Чи энэ хөх чи юу яагаад хараад ирэх те. Ханаас гараад ирвэ гэл. Тэг бүгд л багшаа сайн уу гэл. Хэдий сүмдээ зарим явдггүй ч гэсэн тэгэл явж байгаа. Тэг одоо нэг тогтмол сүмдээ ирдэг нэг 40-50 гишүүнтэй хүүхд том нийлсэн. Ахмад хүүхдүүд голцсон ийм сүм байна да. Тэгээ би бас саяхан сонсч ирсэн бүр одоо өөрсдийнхөө байдаг тэр эргэн тойрныхоо ходгуудад бас заримдаа мөнгөний нөгөөд те хүмүүст үнгүү ус тараадаг гэд бас сонсч ирсэн. Ингээд амьдарч байгаа эргэн тойрондоо ингээд бас сайн зүйлсийг хийгээд байгааг хараад их бахархдаг л да. Тэгээ нэг зүйлийг сүлдэх бодоод мэдээж хүнд юм их сайхан л да. Тэгээ яаж утга учиртай зөв өгөх вэ гэдэг талаар их сүл бодож байгаа. Тэгээ тэр ус бол баярын мэдээ болдог. Хүнд нөгөө цагс өгөхийн оронд тий загшлах аргын зааж өгөх тий. Тэр үл яг нэг мэдээгэл түгээх нэг хэрэгсэл юм байна тий. Facebook янз бүрийн зүйлээр бид нар баярын мэдээ болох гэж байна гэж түгээдэг шүү дээ. Зарим нь цаас тараагаал тий. Урилга тараагаал явдаг. Тэгээ бид нар яг арай хүнд ойрох юм уу гэдэг ходгны усыг өнгөө болгочих. Тэгээд ходгон дээр зараа тавьчихна. Хөтлийн гэрэл сүм дээр ийм баярын мэдээ болох гэж байна гэдэг. Тэгээ ус авч явж байгаа хүмүүс хараад найз нөхдөдтэй хэлээл, аав ээж нь хүүхдүүдтэй хэлээл, хүүхдүүд нь аав ээжтэй хэлээл тэр хүрээд ирдэг. Ер нь одоо яг өөрийнхөө тэр ажиллаж амьдарч байгаа газрынхаа хувьд одоо Улаанбаатарын хувьд хамгийн их утаатай тий яг одоо Баян Өшөө ер нь манай Баян Өшөө толгойд тэр авчил хамгийн их утаатай газар гэж нэрлэгддэг шүү дээ. Тэгээ мэдээж одоо гэр ороолоо байгаа. Ер нь сэтгэл имзэглүүлдэг цаашдаа энийг хийх юмсан гэж хардаг. Ямар одоо зүйл би бас өмнө бас танаа юунаас ч үлээд нэг хараад сонсч ийсэн одоо дээшээ өвөлдөө мөстөөд те ингээ хөлтчдөг машин гарч чаддгүй те тэгээд тэр үед бас ард иргэдийг цуглуулад ингээд тэр хөлтцэн гөлөөнтцэн дугаацсагчд юм машин те тэр чин зас ороод дээр машин хийрэнгүүт усуулаад те цацчихдаг те мөсөлчдөг те тэр зүйлсүүдийг бас ингээд цэвэрлүүлээд тэгээд ард иргэдэд бас сунаар төлөө нүрс тарааж исэн гэдгийг бас сонсч исэн байхгүй. Одоо чиний хувьд яг одоо ер нь хэрэгцээ гэж хэлдэг шүү дээ нийгмийн хэрэгцээ. Яг одоо зарим хүмүүс л одоо хүүхд хамгаалж чухлаа гэд тэ юм хийж байгаа хүмүүс байна. Тэгэхээр яг чиний амьдарч байгаа чиний одоо яг ажиллаж байгаа тэр эргэн тойронд яг хөтлийн хувьд одоо хэрэгцээний хувьд яг юу байна? Яг юу гэж харж тэ 2020 онд жишээ нь яг энэ тал дээр л би ер нь юм хийндэ гэж бодож байгаа зүйл юу байна? Тэг мэдээж манай амьдарч байгаа хэсэг чинь янз бүрийн хүмүүс амьдарч байна л да. Тэг ихэнх нь нийгэм давхар одож байгаа даагуур тийм хүмүүс ба. Тэгээд манай сүмийн нэг онцлог маань хороотойгоо маш ойр ажиллаж байгаа. Тэгээ хорон дээр янз бүрийн хүмүүс ч хэдгээр хороо гэж боддог вэ? 10 дураа. Манай хорон дарга маань хүртэл хөтлийн гэрэл сүм дээр яваад чиж байгааг л миний дугаарыг өгсөн. Тэгээ над руу ирэл би хорооноос таны дугаарыг авсан нэнтэй уулзах гэсэн гэл хүмүүс зөндөө ирж исэн. Одоо ч ирээл байгаа л да. Тэр мэдээж хороотойгоо хамтарч яа гэж төлөвлөж байгаа. Хэдэн ажил байна. Тэгээд тэр нь юу гэхээр ахмадууд маань гэртээ суудаг. Тэтгэр хийх ажил байхгүй. Тийм хүмүүс зөндөө байна. Одоо манай сүмийн гишүүч зөндөө байна. Тийм зүгээр сууж байгаа хүмүүс ч байна. Тэгээд тэр хүмүүс зориулсан ахмадын сэргээн засах төв гэж байгуулъя гэж ярьж байгаа. Тэгээд тэр нь ямар зорилготой гэхээр ахмадууд маань ирээд тасгал хөдөлгөөн хийдэг, хоорондоо тоглож нөхөрлөдөг, ном уншдаг тийм газар. Гоё юм тий. Тийм дараагийн нэг төлөвлөж байгаа юм маань болохоор хүүхдүүд маань хичээлээ тарчаад гэртээ баад. Гэртээ байж болно л да. Гол асуудал нь галаа өөрсдөө төлдөг, шатдаг, гэрэн шатдаг, угаартдаг янз бүрийн асуудал зөндөө. Тийм учраас хүүхдийн өдөр өнжүүлэх байгуулъя гэж бас ярьж байна. Тэгээ тэрний ямар зорилготой юм гэхээр хичээлдээ явчаад гэрлүүгээ арихгүйгээр шууд өдөр өнжүүлэхдээ хүрээд ирдэг. Тэндээ сайхан хоолундаа идээд даалгавраа хийгээд хоорондоо тоглоод даалгавраа хийгээд тэгээд ороо аав ээжийг ирэхээр гэрлүүгээ арьдаг. Ийм юм. Тэгээ дараагийн нэг зүйл нь олон залуучууд ажилгүй байна. Тэгээ тэр залуучуудтайгаа
хамтраад гар урлалын инновацийн төв байгуулъя гэж ярьж байгаа. Тэгээ ийм гурван зүйл дээр ингээд төвлөрөөд 2020 онд ажиллахыг хичээж байгаа. Тэгээ энийг явуулахын тулд мэдээж эхний ээлжинд байр сумны асуудал байна. Тэгээ энийг хэрвээ сүмийнхаа барилгыг түшиглээд байгуулчих юм бол хорооноос бол бусад зүйлээр нь дэмжээ гэдэг юм байна. Залуучуудын гар урлал гэхээр тэр нь яг юу хийнэ гэсэн үг ерөөхдөө? Ерөнхийдөө сүмнэрийн бэлгийг одоо энэ бүрийн юмнуудыг одоо таавчгч байдаг юм уу те эсгийн уралч байдаг юм уу энэ зүйлүүдийг зааж өгөөд тэгээд хүүгүү жижигхэн зээл болгоо тэр мөнгөөр нь яг материалыг нь авч өгөөд тэгээ бизнес эргэлтэнд оруулаад тэгээд маягаар тий. За тэгвэл бас маш том ажлыг бол 2020 онд бас төлөвлөсөн бодцоо явж байгаа юм. Тэг үн мэдээж сүмэнч тэр бас төрийн бас байгууламж тэр үнэхээр бусдад туслахын бусдад энэ амьдралын сайн сайхан хийгээд итгэл найдварыг хуваалцахын төлөө анханасаа ихсэн учраас энэ ажил нь ч гэсэн сайхан амжилттай бүтэн байхаа гэж найдаж байна. За одоо хоёулаа яриагаа одоо ажил их ярьлаа. Одоо хувийн талаас нь жоохон яридхөө. Гомчин бол одоо миний мэдх юм бол одоо ер нь бол их одоо үндэсний үзэлтэй гэд хүн гэдэг би бол үндэсрэх гэхээр одоо арай буруу болчиход байгаа юм шиг байна. Үндэсний гэдэг чинь одоо өв соёлоо дээдэлдэг тий Монгол хэл морин хуур, Монгол бичиг, Монголын түүх, Монголын урлаг энэ бүхнээ дээдэлдэг ийм хүмүүсийг хэлдэг шүү дээ. Тэгээд би бас чамайг хараад ер нь тэр Монгол соёл, Монгол хувцас, Монгол идэл хэрэгэл би танаа гэрт хүртэл очиод тий одоо аяг тавг тэгэл одоо хэрглэж байгаа тэр зүйлс нь бүгд сайхан Монгол Чингис хааныхаа хөргийг хүртэл тэгэл морин хураа хүртэл өлгцсөн байгаа. Ер нь энэ хүүхэд байхаас авсан хүмүүжлөө. Тий одоо хүүхэд байхын л ер нь Монгол ах уягдаа их дуртай. Тэргээрээ тоглолдог, нааддаг тийм л байсан л та. Тэгээ бас багштай минь холбоотой байна. Багш маань бас үндэсний уламжлал Монголын түүхийг хөвшүүлдэг байсан. Одоо монголчууд ямар үед мандж байсан, ямар үед унж байсан тий. Монголчуудын идэл чиргэлдэг зүйлс нь юу байсан, одоо юу болчиход байгаа гэдэг эдгээр зүйлүүдийг ярьдаг, уншуулдаг тийм хүн байсан л та. Тэгээ эндээс бас их үүссэн баг. Тэгээ би өөрөө Монголын түүхэнд их дуртай. Тэгээ Монголын түүхийг ярина гэдэг чинь дэлхийн түүхийг ярина гэсэн үг ярьдаг тийм тий. Яалч үнэн л дээ. Тэгээд түүх уншиж түүхээрээ бахархаж болно. Хамгийн гол нь бас би яаж энэ түүхийг сэргээх үү, яаж энэ түүхийг амьдралдаа хэрэгжүүлэх үү гэдэг тал дээр бас анхаарахыг хичээдэг. Тийм ч учраас бас идэл чиргэлж байгаа юм ба болж игвэл бас Монгол ах вэ, Монгол хүний хийсэн юм байгаасаа гэж. Тийм би миний хувьд яг би өөрөө тийм бас мөрөдөлтэй байхгүй. Тэгээд нөгөө хүн чинь нөгөө бодоол яваад идэг. Яг ингээд цагаан сар болохоор л яг дээлгүйг ойлгоол. Тэгэл нэг за дараагийн цагаан сар гэхэлтэй гой дээл тоолъё гэл тэгэл хүн хийдэггүй. Тэгтэл ингээд би чамайг харсан чинь хэдийнэ тэндийг сайхан ингээд аяг тавг одоо юу гэдэг те тэр бүх зүйлсүүдийг одоо эндийг нууцчлууд яад өөр яг зорчод авд юм уу те. Яг олоод хайгаад тэгэл ер нь аванда авах уу тий. Одоо нэг тимтэй олчих гэсэн гэл төлөвлөж байгаа л. Одоо дээл хугацаач гэсэн бид хоёр бас цагаан сараар болвол шин дээл өмсч хийсэн гэл тий. Чирээсэл Монгол соёо шүү дээ тий. Цагаан сараар шин дээл өмсдөг. Цагаан сараар шинэ хуц өмсдөг тий. Тэгээ дээлийг сайхан милаагаад тий. Тэгжл зорд юм. Тэгээ надад бол тэр бол бас айгүй үлгэр жишээ гой санагддаг байхгүй. Яг гоо ийм залуучууд Монгол олон байгаа бах. Тийм. Гэтэ миний эргэн тойронд бас байгаа цөөхөн хүмүүсийн нэг бол яалтчгүй манай бомчин маань. Тэгээд хөрхөн шинээр төрсэн хүүхдүүдэд хүртэл сайхан Монгол тий нуус авчааны сайхан Монгол нэрсүүдийг өгсөн тий. Ингээд харахаар бол би бол үнэхээр үлгэр дуурайл болж байгаа ийм гэр бүлтэй гэж хардаг байхгүй. Тэгээ би бас энэ дашимд олон залуучуудаас уриалмаар байна. Одоо манай ерөнхий сайд хүртэл сайхан хэлжсэн 2025 оноос эхлээд Монгол бичиг маань босоо Монгол бичиг маань тий төрийн албаны болон одоо бусад газруудад бол одоо давхар хоёуланг хэрэглэх ийм одоо журам батлагдсан юм байлээ. Тэгэхээр тун удахгүй одоо ерөөсөө нэг хэдхэн жилийн дараа одоо бид нар өвөр Монгол руу гараад тэнд уурж бичиг хардаг байсан бол тун удахгүй 25 он гэхэд одоо бүх зарлал годомжны тий хаяг зарлал бүгд хажуудаа уугуулчин Монгол бичигтэй болох гэж байгаа байхгүй. Тэгээ сайхан мэдээ. Сайхан мэдээ байгаас тийм. Тэгэхээр залуучууд маань одоо бид нар үнэхээр энэ глобалчлагдж байгаа тий даяарчлагдж байгаа энэ цаг үед
биднийг одоо ганц авч үлдэж биднийг монголоор минь омогшуулж бахархуулах тэр зүйл бол одоо энэ монгол соёл, монгол хэл, монгол урлаг, энэ монголын түүх юм аа. Тэгээ сая өнгөрсөн одоо 100 Америкийн нэгдсэн улс руу явсан шүү дээ. Тэгээд тэнд одоо маш том 50 60 мянган одоо хүмүүсийн том чуулга уулзсанд монгол дээлээ өмсөд монголын төрийн далбаагаа бариад явахад бол монгол гэрээ барьсан. монгол гэрээ бариад те. Тэр сэтгэлээс гоё уулзаач. Хүн болгонд энэ орон орны хүмүүс л тэнд те. Нөгөө Латин Америкээр одоо ойролдоод ингэ явж байгаа тэнд монгол хүн те дээлээ өмссөн тугаа барьсан. Ямар сэтгэл төрж исэн бэ? Тийм мэдээж сайхан байлгүй яах вэ? Тэгээд гадны улс оронд очихоор ч Монголоо улам л их санддаг шүү дээ. Тэгээд яагаад ер нь ингээд ийм дуртай болчихоо гэдэг талаас жоох ярмаар санагдав. Монголын түүхийг их судлахаар энэ бидний өвөг дээдс, бидний өвөө эмээ те энэ хүмүүс энэ Монголыг монгол байлгахын тулд ямар их хичээсэн юм бэ гэдгийг ойлгодог. Биднийг яг монголоор нь авч үлдэхин тулд Монголыг энэ газар нутгад байлгахын тулд ам байтугай юм өгсөн байхгүй. Ирээдүгээ, залуу насаа, амиа, гэр бүлээ бүх юма зориулсан. Ингээд энэ түүхийг ингээ яс махандаа шингэтэл уншаад ойлгоод ирэхээр ялчвал хүн болгон л ийм сэтгэлтэй болох байх. Тэгээд Америк нэгдсэн улс руу Монгол гэрээ аваад явсан. Жижигхэн хөөрхөн Аянчин гэдэг компани хийсэн гэрээг усардаг гэргээд. Гэрээ барьчаад Монгол хуцаа өмсчихэд яж хахад маш олон хүмүүс зарим нь бол хараа шууд мэдчихэд гэрийг хараад уу. Та Монголын хүү гэдэг тийм. Зарим нь бол ингээд яг аль үндэстэй юм бэ гэж. Баг анх удаа амьдралд анх удаа хараад тийм. Анх удаа харж байна гэл. Тэг хүн болгон ямар ч сан Монгол гэдэг хүнийг харахтаа, Монгол хүнийг Монгол хувцастай харахтаа, Монгол хүнийг Монгол гэртээ байгааг нь харахтаа ямар ч гадаадын хүн баяртай байдаг. Бүр омгшд. Бид нар зүгээр нэг байшинд амьдраад нэг пижак хүмүүсч явж байвал тоохгүй шүү дээ. Гэтэл ингээд яг үндэсний өв соёлоороо хувцлаад үндэсний өв соёлоо ингээд түгээн дэлгэрүүлээд явж байхад бол маш олон хүмүүс хөндлөж хүлээж авд юм бэл. Тэгээ тэрийг ойлгосон. Тэгээ тэнд бид нар энд хичээл сууж байгаа тэнд хүмүүс бахархаад байж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо энэ эфемос сонсож байгаа залуучуудаа уриалмаа. Бид нар Монгол хувцас өмснө гэдэг чинь Монгол идлээ хэрэглэнэ гэдэг чинь тийм бусдаас ичгээр зүйл биш байгаа байхгүй. Яг өөр ингээд өөр улс орнуудын бахархлыг төрүүлсэн, өөр улс орнууд ингээд бор хорхойг нь хүргэсэн юмнууд байгаа даа. Манай Монгол идэл хэрэглэл, манай Монгол өв соёл, хувцс гэдэг чинь. Тэгэхээр эдгээр зүйлийг бас ичээ зовлгүй тий. Ганцхан цагаан сараар биш. Тэгээ би одоо өмсөд хаа чахлангаар асарч байгаа юм. Олон хүмүүс бас чахлан гişүнээ туслах нь болсон юм гээ. Тэгээд үү тий. Тийм болохоор жоохон залуу учраас тэгээд одоо чахлан гişүн чинь одоо миний санджаар бараг 7-8 жилийн өмнө тий энэ талаар ярьж эхэлсэн шүү дээ. Тий. Тэгэхээр тухайн үед бол хүмүүс бараг галзуурсан солиотой мөлөтэй гэжсэн. Одоо бол бүгд ойлгоцсон тий. Тий одоо бүгд өмсөж чинь, бүгд өмсдөг болж эхэлж чинь. Наран туулын маш олон эгч нар чахлан гişүнд баярлаа гэж бүр хэлж байгаа юм билээ шүү дээ. Ягаад тэгэхээр дээл чахлан гişүн өмсчихсээс гулаад дээл нь эргэлт худалдаа маш ихсэн. Зүг. Үнэхээр сайхан. Ер нь одоо энэ сая Монгол ахуйг ярьснаас би нэг асуулт асуумаар санагчлаа. Хүү хамтлагийг ер нь сонссон уу? Сонслоо. За, чаваас би яг асуумаар байгаа байхгүй. Яг бол миний яг эргэн тойронд байгаа яг энэ гоё Монгол соёлтойгоо түүх. Би яг чиний машин суухад хүртэл ингээл нөгөө түүх Дэмэрлийн Үлзийбаатар руу тий түүх ингээ сонсогдвол. Тэгээ би чамайг чиний машинд хизээвэл өнгөрсөн жил нэг сууж тэр явж байгааг сонсчоод тэрийг би бүр олж аваад дараа машиндаа сонссон байхгүй. Тэгээд ийм хүн байна. Тэгээд энэ хүнээс би юу асуух гэхээр одоо нэг юм сайхан монголоороо бахархдаг түүнийг бас амьдралдаа өөрөө зүгээр нэг омогшоод явдаггүй монгол хувцас өмсөөд хэрэглээд явдаг энэ хүний хувьд хүү хамтлагийг анх удаа сонсоод яг ямар сэтгэл төрсөн бэ? Тэг яг дуу нь бол миний стил жоохон биш. Нэг хэлэхэд рок гэдэг тийм. Жоохон рок хүнд талдаа тий. Тэгээ дуугийн сонсоод бол мэдээж надад ямар гоё дуу вэ гэж дагаад болоо тэмцэл төрөв. Гэхдээ тэр хүмүүсийн хувцлалт тэр зүйлийг хараад маш гоё санагдчихсан. Германы ямар хамтлаг вүлээ? Чингис хаан дуулдаг чинь. Тийм, Германы нэг хамтлаг байдаг тий. За уучлаарай нэрийг бас мартчихжээ. Миний сайн мэдээгээр тэр дуу чинь бол Дохын алдвараа нас орж исэн. Тэр бол бат сайн мэдчихэв. Тэр хамтлагийн
нэлээд төстэй санагдсан. Дуулж байгаа юу нь мэдээ жоохон хүнд ч гэсэн ер нь жоохон төстэй юм уу даа гэж харсан. Тэгээд яагаад энийг ярьж байгаа нэхээр тухайн үед Монгол гэдгийг мартцсан байсан дэлхий ч өөрөө. Яг тэр Германы тэр хамтлаг гарч ирээд Чингис хаан дуулж яхад Монголыг гэхээс илүү Чингис хааныг бүр мартцсан. Тим цаг үе байсан л да. Тэгээ сандаг нэг нь буруугаар сандаг. Тэгээ тэр бол цуст алуурчин гэдгээр нь л боддог. Нэрийн шилхээсэн гэд бүр жирэхдэг. Тим үе байсан. Тэр үед тэд нар чинь зоригтойгоор Чингис хаан гэдээ дуулж гарсан хүмүүс байхгүй. Тэгээд Монголыг тухайн үед арай нэг эерэг те зөв эврүү байдлаар хүмүүст танилцуулсан хамтлаг байна. Тэгээ түүх тавтагддаг гэдэг үлзий хоторгой ярьжсэн л тийм тий. Яг тэрүүн шиг шин юм гэж байдаг тий. Нэг жоохон бүдэрч баларсан хуучны юм өөрчлөлтөөр гарч ирдэг. Яг тэр зүйл тавтагдж байгаа маань ахаад дэлхийд Монголыг бас зөв байдлаар танилцуулж байгаа юм сайхан хамтад төрж байгаа маань л гэж маш баяртайгаар хүлээж авсан. Ер нь бол дуртай байгаа юм тий. Дуртай л гээ. За тэгээд хоёулынгийнх нь ярилцах хугацаа ерөнхийдөө өндөрлөгдөх чинь. Тэгээ би төгсгөлд нь бас зочин болгоноос асуудаг асуулт маань юу гэхээр ер нь яг чөлөө цагаараа юу хийдэг вэ? Хүн болгонд чөлөө цагаараа нэг хийдэг те дуртай очдог газар ч юм уу эсвэл гэр бүлтэйгээ чөлөө цагаараа өнгөрөөдөг нэг зуршил тадал болцсон зүйл байдаг штэ. Ер нь бомчингийн үед чөлөө цаг гарахаараа яг юу хийх дуртай. Тэгээд одоо ганц имиж байгаа юм чөлөө цаг гарахаараа уцаа барьчих үү гэдгээс л хайж байна. Одоо ч хүмүүс хайж штэ те. Уцаа л ухчихал те. Уцаа ухчих гэдэг болчиход. Тэгээ явц миний үед аялах их дуртай. Тэгээ тэр дундаа Монголынхаа газар нутгаар нэлээ олон аймгаар явжсэн л да. Тэгээ очиж үзээгүй газруудаараа бас гэр бүлээрээ сайхан явах юмсан гэж боддог. Тэгээд дандаа зуны үйлрэл маш хачаалтай байдаг учраас одоохондоо явж чадахгүй байна. Тэгээ цаг зав гарвал ер нь аялах их дуртай. Аялах их дуртай үү? Хов хүний хоббиний хувьд. За мэдээж одоо Монголын түүхээ уншиж сонсдог. Энэ бол үнийг бол угаасаа мэдчихээн. Эннээс гадна яг хов хүний хобби. Би нэг жоохон модоор юм хийдэг. Тэгээд тавилгаа бас хийчихээсаа гэж боддгийн. Сая нэг авдрыг гэж явцсан. За. Тэгээд нэлийн цаг цагаараа бас модоор юм хийж боддог. Манай аав өөрөө мужийн хүн байдаг. Тэгээд ч одоо уянгийн хүүхэд байна тий. Тий. За хоёулынгийн ярилцлага хугацаа ерөөд өндөрлөж байна. Тэгээд бас миний урилгыг хүлээж авч хүрэлцээр сайхан яриаг өрнөөс нь баярлалаа. Тэгээд энэ 2000 шинээр гарч байгаа 2020 онд бас төрийн бас байгууллагын ажил үнэхээр амжилттай сайхан хэрэгжиж олон хүнд бас өр өгөөж өгч олон хүнд итгэл найдвар өгсөн ийм сайхан амжилтын ард гарах болтугай. За тэгээд мөн дээрээс нь одоо хувьдаа өөрөө бас зорж байгаа олон зорилгоос саяхан хуваалцлаа. Тэгээд тэр төлөвлөж байгаа ажлууд нь үнэхээр бас хэрэгжиж бүтэх тэр суур эхлэн энэ онд тавигдаж олон хүмүүс тэр тусмаа одоо Баян Хөшөөний хөтөл Сонгон хайрхан дургийн 11 дугаар хорооны тэрхүү ард иргэдэд хэрэгтэй байгаа энэ сайхан төслүүд хэрэгжих болтугай гэж бас өрөөмөр байна. За тэгээд бас хов хүний хувьд цааш тийм бас бодод төлөвлөж байгаа олон зүйл байгаа. Миний мэдж байгаагаар магистрант боловсролын удирдлагаар магистр сурж байсан төгссөн үү? Арай төгсөөгүй байгаа. Одоо энэ хавар төгсөж байна уу те? Танхим хичээл бол дууссан. Одоо дипломын ажил. За тэгэхээр одоо тун удахгүй дипломоо хүртэлж одоо сайхан одоо мэрэгжлийг эзэмшээд одоо магистр зэргийг авах гэж байна те. Тэгэхээр одоо дипломын ажлаа амжилттай хамгаалаад сайхан мэдээг дуулах болтугай. Тэгээд би бас дараа бас сайхан ажлууд ч бүтээд явагдсан дараа дахиж нэвтрүүлэгтээ орж сонь сайхан сонсох болно. За тэгээд урилга хүлээж авсан баярлалаа. За тэгээд бас намайг өрсөн та бүхэнд маш баярлалаа. Тэгээд FM сонсож байгаа олон залуучуудаа хандаж нэг зүйл нөгөөс нэг хуваалцмаар байна. Дэдгүүл номон дээр байдаг. Тэгээд тэрийг би яг одоо мөнгөтэй болоод явж байгаа үед уншижсэн. Тэр үед их юмшижсэн л да. Тэр зүйлийг би хаваалцмаар. Тэн дээр юу гэж яддаг вэхээр дэвчээрээ эзнийг мартуузаа гэж дэдгүүл нэмэд 7 дугаар бүлэг дээр байна. Тэгэхээр олон залуучууд сүмд ирдэг хүүхэд байхдаа. Тэгэхээр харамсалтай нь оюутан болоод төгсөөд явахаараа сүмээс холдоод явждаг. Ажил төрөлт болохоор одоо тийм миний найзууд олон байна. Тэр хүмүүстэй хандаж сэлмээр. Бурхан та бүгдийг таны амьдрал эхлэхэд байсан төгсгсөн ч мөн байж л байх болно. Тийм ч бас энэ залуу насаа
насныхаа оргил дээжийг бас дээжийг тий. бурхан зориулахыг Залуу насныхаа охийг уриалъя. Тэгээд бүх залуучуудаа маш их баярлалаа. Тэгээд шинэ он гарч байна. Танай хамт олонд Хэмнэл радиогийн хамт олонд бас цаашдаа ажил үйлс өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Баярлалаа. За эрхэм сонсогчдоо пүрэв гарыг бүрийн 18 цагаас 5 хүнд хүрдэг гангар хонгор ярилцлагын нэвтрүүлэг маань шинэ оныхоо анхны дугаар цоошин дугаараа 5 хүндээ хүргэлээ. Тэгээ өнөөдрийн зочноор хөгжлийн жор төрийн бас байгууллагын тэргүүн Бомчин ирж бидэнтэй сайхан яриаг өрнүүллээ. Тэгээ бидний яриаг бас Хэмнэл FM 91.7-д тааруул сонссон бүхий сонсогч нартаа баярлалаа. Мөн бидний Facebook хуудсан дээр явагдаж байгаа энэхүү лайвыг үзсэн хүмүүстээ талархаж байна. Тэгээд бидний яриаг бас дундаас нь үзсэн хүмүүсээ бол та бүхэн энэ лайв хадгалагдсан. Тэгээд та бүхэн нөхөж ихнээс нь сонсороо гэж хүсэж байна. За тэгээд дараагийн 7 хоног та хүнд шин зочинтой сайхан халуун яриаг өрнүүлж гангар онгор хийх болно. Ингээд студиуд мөнх хоригл та хүнтэй хамт байлаа. Баярлалаа. Сайхан амарцгаарай.